Крисмас бэрээ тавтан морилцооно. Өнөөдөр бид нар бяцалсан овёостой зөгийн балта талхыг яаж хийхийг сурцгаая. Овёос энэ үр тариа нь самар шиг ч юм уу, тийм жоо амттай, чихэрлэг ч юм уу, тийм амттай. Тэгээ дээрээс нь зөгийн бал хийчихээр зэргийн талх маань их сайхан тийм амттай талх болдог. Гэтэ бас хитрхий чихэртэй юм шиг санагдаад байх юм бол та зөгийн балын орцыг өөрийнхөө санаагаараа өөрчилж болно. Овёос болохоор цавуулаг бол багтай ийм үр тариа. Тэгэхээр энэ талхыг хийхдээ цайруулаагүй гурил, үгүй олвол цавуулаг өндөр найрлагатай улаан будаан бүхэл бүрийн гурил хэрглэж болно. Бяцалсан овёос хэрглэж болно, хурдан болдог овёос хэрглэж болно. Үгүй бол бүр овёосны гурил юм нунтгалцсан овёосыг ч хэрглэж болно. Энэ бол таны сонголт. За тэгэхээр энэ сайхан талхаа яаж хийхийг сурцгаая. За жижигхэн савн дотор бүлээн усаа хийгээд тэр нь хуураад орож ийгээд за энийг маш сайн нийлтлэн хөөсөртлөн сайн гутгаад өгнө. Ингэж хөөсөртлөн сайн гутгаж агаад өрөөнийхөө температур 50-д орчин бусад зүйлээ холих хоорондоо. За тэгээд томхон шиг төмөн дотор бүлээн сүүгээ хийгээд хайлсан маасал, даавс, зөгийн бал эдрийг бүгдийг сайхан хийгээд хэрвээ машинтай авах юм бол машин дотор зурчж болно. За ингээд сайн зөгийн бал нь ингээд найраад ирэхээр зэрэг бяцалсан овёосоо хийж. За бяцалсан овёосоо хойлоод бяцалсан овёосон дээрээ нэг аяга тэгээд тал аяга гурлаа одоо хийгээд за ингээд сайхан ингээд найраад ирнэ. Тэгээд найраад ирээд хураа гурилгүй болохоор нөгөө түрүүнийхээ найруулсан дорожоо хийгээд за ингээд сайн нийлүүлээд дорожтойгоо нийлүүлээд утгах чинь. За ингээд үлдсэн гурилаа баг хэмжээгээр хийгээд сайн зураад савныхаа ханаас ингээд салаад ирэхээр зэрэг хавтгай гадаргуу дээрээ гурил төрчихж хагаад за үүнийг гараараа илтэнэ. Машинаар зурж байгаа тохиолдолд бол машинаар 3-4 минут зурна. Гараараа нухч нийлүүлж байгаа үед бол 7 минут 8 минут орчим сайхан нухаад ингээ аяндаа гарыг чинь эсэргүүцээд сайхан нийлээд тийм жигтгэн болоод ирнэ. Гэхдээ гадаргуу нь бол хуурай нөгөө бяцалсан овёос маань бэржгэртэй болно л доо. За ингээд жигтгэн нийлээд ирэхээр зэрэг тосолсон савн дотор хийгээд хоёр гадаргууг нь сайхан тослоод за тэгээд таглаа ч юм уу хучаад тавьчин. За ингээ өрөөний температурт цаг 30 минут хөөлгөөд хоёр дахин эсгээр зэрэг хэвлэнэ. За одоо хоёр дахин эссэн байна. За үүнийгээ гурилд бахаан зэрэг гурилд хүрхсэн гадаргуу дээр гаргаж ирээд хэвлэнэ. За энэ зураг маань болохоор зэрэг дунд зэргийн 3 дөрвөлжин талах гарахаар зурмаг байсан. Би болохоор 2 том нэг жижиг талах хийх гэж байгаа. За зургнуудаа сайхан бөөрн хэлж тасалж хэмжиж тавиад ээлтээд за тэгээд одоо ингээд ороогоод тэгээд ёроолын сайхан чимхээд хоёр талын ингээ сайхан чимхээд битүүлээд за үүнийгээ болохоор зэрэг нойтон цаасаар ингээ ороогоод тавих юм бол гадна тал нь тийм наалдам хав болж өгч байгаа. За тэгэхээр зэрэг гадна талд нь нөгөө бяцалсан хуурай овёосоо сайхан наагаад тавьчих юм бол юм талхны үзэмжтэй сайхан болно. За энийг бол заавал хийх албагүй. За бяцалсан овёосоо томхон шиг савнд хийгээд нөгөө наалдам хав болсон зурмгаа талхаа тавихтаа одоо нөгөө чимхэж тавьсан хэсэг маань савныхаа ёроолд орох хэвээр. Би болохоор зэрэг энийгээ сайн анзаараагүй учраас миний чимгсэн тал маань дээрээ гарцсан мөлий. Талах болохоор та нар анзаарах байхаа. За ингээд талхнуудаа сайхан хэвлж тавиад хучаад өрөөний температурт 2 дахин одоо 45 цаг орчим ингээ 2 дахин нэмэгдтэл нь одоо хөөлгөөд за ингээ сайхан хөөцсөн байна. За одоо энэ 100-нд орохт бэлдэн болсон байна. Гэхдээ 100-нд хийхээсээ 20-30 минутын өмнө 100-аа халаах ёстой. За 100-ныхаа дунд хэсэгт нь тавина. За ингээ 30-35 минут өнгийн ингээ анзаарж байгаад нь сайхан тийм боор шаргал өнгөтэй болоод ирэхээр нь талхаа авчна. За ингээ талх маань болцсон байна. Ёроол нь ингэж харагдчихээн. Тэг ёроолын тоншохоор сайхан хөндий сонсогдно. За анзаарж байгаа ах энэ бол сайхан жигтгэн болсон байна. Энэ бол нөгөө ёроолн дээшээ харцсан байна. Харагдчихж байгаа бах. За ингээд талхаад зүсэж үзүүлье. Энэ талхыг бол сайхан бүлээн дээр нийтгэх амттай.
Уг бол өрөөний температурт байлгаж байгаад идсэн ч болно. За гадна тал нь нөгөө түрхсэн obvious маань ингээд наалтсан байна. Гадна талын сайн нурах юм бол ингээд наалтаад тогтчихдог. Тэгээ гадна тал нь ингээд хальс нь болохоор тийм ажлууртай. За ингээд зөөлөө сайн ойртуулаад харах юм бол нөгөө хийсэн бяцсан obvious-нууд маань ингээд биржигээд харагдчихээн. Нэг нэгээр ингээд түүгээд харуулж гин. Тэгээ их сайхан зүгийн балтай учраас их ямттай. За ингээд зөөлөн бариад үзэхээр ийм сайхан талах болсон байна. За та нар одоо ингээд бяцлсан obvious-той зүгийн балтай талхахыг яаж хийхийг сурч авлаа. Obvious-ын заавал бүхлээрээ байх албагүй. Obvious-ыг жижиглээд нунтгалсан ч болно. Obvious-ны гурил хийсэн ч болно. За ингээд талхаа та нар өөрсдөө дуурайгаад хийцгээгээрэй.